9-р бүлэг. Зогс бүү хөдөл. Өнөөгийн өргөн удам бэлчээр нутаг Жерит хис энд өгүүлж байгаа үйл явдал болж өнгөрсөн тэр үед Чилтерний толгодын өндөрлөх хэсгийг тэр чигээр нь эзэлсэн зэлүүд буйд газар байсан хэрэг билээ. Челфонд фүлмэрийн үсгэлэн сайхан хөндийгөөр хоёр талаараа хашигдсан энэ бэгэлцэг улаан толгоон оройгоос эхлэн баруун тишийн олон бээр үргэлжилдэг. Тэр үед хоёр талын хөндийгөөр ганц нэгхэн эдлэн таарладаг нутаг байсан. Челфонд хаус эдлэн байдаг бэгэлцгийн нөгөө талд фүлмэр эдлэн олон зуун наст саглагар модны дунд нуугдсан юм шиг харагддаг байсан цаг. Харин эндээс цааш хоёр бээр хэртээ яваад бэгэлцгийн долгион хэлбэртэй толгодод тулан мухардаг тэр газар Мармадюк Ведгон өвгдэтсэн эдлэн Бельстрод гэдэг сайхан шилтгэн байдаг байлаа. Энэ гурван эдлэнгийн дунд тайх тэгш талд айламтан байдаг шинж даанч үгүй. Жерит хис гэдэг нэрээр нь бодсон ч хүн амтангүй зэлүүд нутаг гэдэг нь тодорхой билээ. Энэ бол анжисны мөр огт гараагүй бөгөөд Жанжуу Гуилс боролцох нь битүү ургасан эзгүй хээр тал. Тачирхан намхан шугуунууд хаанэгтээ таарладаг арцад зэргэн дундаас хар цагаан зарс ганц нэгэрэн ярдаж харагддаг боловч бэгэлцгийн хоёр талаарх хөндөй хажуугааран эвэрлэг моддын өтгөн шугуйд хучигджээ. Лондог Оксфордтой холбосон их зам энэ зэлүүд талын тэхий дундуур зүсэн өнгөрч Бельстро цэцэрлэгийн гадуур гарсан чигээрэн Биконфилд хотод хүрдэг. Өөр хоёр зам Жерит хисийг хөндлөн огтолдог. Нэг нь Фүлмэр эдлэнг Челфонт, нөгөө нь Челфонтыг Сток, Винзор хоёр сууринтай холбодог. Тэр үеийн зам гэдэг маань тэгээд битүү их ойшгой боролцгон дундуур дахиралцсан ачаатамөр арайчуу явж өнгөрөх үгүй жим зөрг байсан хэрэг шүү дээ. Стокос Челфонт ордог зам овоо хөл хөдөлгөөнтэй тооцогддог учраас Челфонт талын бэлд байдаг ачааны мөр гэдэг дэм буудлал нь хөл хөгжөөн худалдааны майны том төв шиг санагддаг байлаа. Харин жухам дээрэн бол альж талаараа тийм бишин дээр олиггүй үг яриа их л дуулдаг газар байлаа. Тэгтэл тэр нь Лондон ордог зам улаан толгоогоос баруун тишгэн эргэж бэгэлцгийн хормойд тулж очдог яг тэр хэсэгт замын хажууханд байдаг эзэнгүй хуучин муу байшин гис тооцох юм бол Жерит хийсэд хүн амтан байдгийн цорын ганц шинж тэмдэг билээ. Тэр муу байшинд хүн суухан болоод уджээ. Дээвэр нь аль хэдийн цөмөрч унсан сууц гэхээс сууц байсан ором гэхээр хуучин овоохой гэсэн үг. Төвний өмнөх тэхий голоор нь зам гарсан хэсэгхэн цоорхоо хизээнийгэн цаг цэцэрлэг байсан байж болох боловч боролцог нь сөөг ургасан тэр нь арайч битүүрээгүй тулдаан эргэн тойрныхон ойгоос тусгайтан харагдана. Ер нь ийм газар орон байр барих санаа ямар хүний толгой төрсөн бол гэмээр. Эргэн тойрондон бээр илүү газар явхаас нааш айл амтангүй хамгийн ойрхоных гэж байна Челфонтын талын тэр ачааны мөр гэдэг сэжигтэй дэм буудал. Магадгүй айлмтнаас зайтууданд ч болоод тэр дамжхийн эр чухам энд орон байр барьсан байж болох л доо. Ямар ч гэсэн энэ бол хөөхийнхэн л орон сууц байв. Шавар яндангаар нь цэнхэр утаа суунаглаж байлаа ч гэсэн иймэрхүү янзтай харагдах bizээ. Гэтэл бүр дээвэр нь доошоо цөмөрсөн хан туурга нь хог ургамлаар бүрхэгдсэн сууцны орон болж хувирсан цэцэрлэг байсан цорхойн өргөстэй бутсөөгөр битүүрсэн энэ байшин аймар эзэнгүйдэж мартагдсан овоохон гунигт хөрөг зураг гэлтэй болжээ. Үндэн ч ийм газар дээрэмчин байж болохын дээр дээрэмдээ зогсохгүй аминд хүрч мэдхээр санагдана. Төрүүчийн хоёр хүн маань гангар гунгар гэсээр тэр байшин руу ойртож явлаа. Сар төрүүчийн хэрэн гэрэлтүүлэн гээгүүлсээр замын хоёр хажуугийн өргөн сөөгийн цаана бээр гарвь зайтай Бельстро цэцэрлэгийн налуу толгодыг хучсан царс хайлаас туулайн бөөрийн сайхан ойн орой сэрвийн харагдана. Сарны сүүн цагаан туяанд норм маягийн хүрэн улаан цагаан өнгөтэй сүрлэг сайхан шилтгэн тодорсоор мөчгөртэй яваад Волтер Вейд гэртэн хүрнэ. Хүү таата сайхан тэр агшин сэтгэлдэн амталж явлаа. Төрсөн гэр орон нь тэр бүхэнтэй тарагдж байлаа. Эрэлгүй утсан орон герт нь ойр дотных нь улс хүлээж байгаа. Бүр ч илүү сайхан зүйл хүлээж байж магадгүй билээ.
Цааш ганцаараа явах учиртай хүний гэр орныхонтойгоо одоохон уулзах гэж байгаа нөхөртөө баяр хүргэхээр завдтал замын баруун тайд сэжигтэй чимээ гарч яриа хөрөг нь тасалдуулв. Тэгтэлч "Зогс бүхэдл хүүдийтэйгээ орхиод яв" гэсэн хахир муухайдуу хатхан тэрэм. Нурсан башингийн өмнө соорхойд ороод явж байсан хоёрын энэ дуу чухам хаанаас гадсныг мэдээгүй байтал гэнэтхэн нэг хүн замын авч зогсхон тэрэм. Сүртэй бараатай төрх байдал хоёр морны толгой дээгүүр ёрдойсон урт жадыг харваас дээрэмчин гэдэгт эргэл зэгцвэл огдоггүй. Аль альны нам ангахын завдлаггүй аана ширүүн догшин нэвч шувт жадлахын холгүй чичилэн бүрж чангаар шаардав. Харморт харин хэнэгчгүй "Зогс бүхэдлөө хүүдийтэйг өгөөд орхих гэв. Та ингээд бид хоёроос ингэж шаардж байгаа хэрэг үү?" гэж лавлаа. Дээрэмчин ширүүнээр "Тэгж байна. Аминдан хайртай бол бушуулцгаа" гэж бархирлаа. Хармортын хэнэггүй хэвээр "Бид хоёр таны шаардсны эхнийхийг ёсоор нь биелүүллээ шүү дээ. Хэн маань хөдлөхгүй зогсож байна. Харин хоёр дахь шаардлага тань тухайд гэвэл бодох хэрэгтэй байх. Харин бид хоёр хүүдийтэйгэн өөртөө нөхөөсөн өмнө ямар учраас гол нь чухам хэн юун хүнд өгөх ёстой болж байгаагаа мэдэх учиртай биз дээ. Таныг бид хоёрт нэр алдран тэрчлэн биднээс ийм ялахгүй зүйл шаардах болсон учир шалтгаанаа хэлхээс татгалзахгүй байх гэж найдаж байна" гэлээ. Дээрэмчин жатааран сүлбхэн холгүй гоцолзуулан ууртайгаар "Хоолой юм битгий чалчаад бай. Их замын ханаас нэр ус энтрэ юм асуудаггүй юм. Мөнгөндөн хайртай юу? Аминдаа хайртай юу? Бултан гарна гэж горьдохын хэрэггүй шүү. Бидний олоолыг харж байгаа биз дээ. Эсрэгүүцэх гэж оролдохын хэрэггүй. Та хоёр бүслэгдсэн" гэлээ. Дээрэмчин ингэж хэлээд аимшигтай зэвсгэрэн мод руу зангалаа. Мань хоёрын хардсч жадаар зангасан зөгрөө нь өөрийн ирэхгүй хандав. Үнэхээр бүслэгдэжээ. Толгойлогчийнхтойгоо яг адилхан зэвсэгтэй үнэхээр сүрдмээр байр байдалтай 6-7 хүн цоорхойг хүрээлэн өөр хоорондоо ижилхэн зайтай мод сөг дундаас цухуйлдж харагдлаа. Нэгэн ч хөдлөхгүй барьсан жаднууд нь хүртэл хөдлөгөнгүй зоосон юм шиг яг ёрдож харагдана. Цөмөрөн дуушгүй зогсож байгаа тэдний нэгэн ч гэсэн толгойлогчийнхоо тавьсан шаардлагыг баттгах гэж ухс хийдэг байгаа та. Тэгсэнгүй шүү. Толгойлогч нь ч байрандаа бүхэдл яарах хэрэггүй хөөхтүүд минь учир мэддэг улс шиг байна. Эсрэгүүцэж барайгүй ийм улсад гар хүрхийн хэрэггүй гэж тушаалаа. Харморт харин гар буу гэнэт чиглүүлэн "Тэгж ярихгүй шүү. Эсрэгүүцэхтэн бүр эргчин эмгчнэн үлдсэн гэж бодож байна шүү. Энэ зоригт хүч адилхан" гэлээ. Уолтер өөртөө байсан цорын ганц зэвсэг туйгар жадаан сугаллаа. Харморт бууныхаа замгийг сойх зураан "Юу гинэ? Хэдэн муу хулчхар амтанд бууж өгч байх хэрэггүй. Тэгж ярихгүй шүү. Түүний оронд" гэд шүд зов. Тэгтэл дээрэмчин "Хүссэн чинь хүзүүгээрээ татна да" гэж бархиран ухс хийж жадаан сунган хурц үзүүрээр нь морных нь хүзүүгд золтойл сүлбчихсэнгүй. Сарны гэрэл өтгөн хар үс бавгар сахалтай амар нүүр царай тухруу нунжсан өтгөн хар үссэн дороос улаан цог шиг гялдсан цус хурсан хоёр улаануудын гэнэт гэрэлтүүлээгүй бол мань дээрэмчин тэр дорхонон амьсгал хурааж дуусах байсан хэрэг л дээ. Харморт замган сойлтой буга яг чиглүүлсэн. Гохын дарсан бол буун дуу тас хийж дээрэмчин морных нь хөлд өгтлөг болон сонож унахаас зайлахгүй байжээ. Хармортын буутайгаар гэнэт доошон бууж "Григори Гард, энэ чи юу? Чи чинь бүр хиймдэн тулаа юу?" гэж дуалдав. Дээрэмчин бачимдсан дуугаар "Эзэн минь" гэд жадаан арай л алдчихсангүй. "Энэ чи та юу? Генригой минь намайгаа өршөөж үз. Таныг байх юм гэж огт бодсонгүй" гэлээ. Арай ядан ингэж хэлээд жадаан хаяж уг явдлыг үнэхээр санаандгүй ийм байдалтай болгосон Харморт хүн өөдөд хар зүрхлэлгүй толгоонжуулсан амтэн "Генригой минь та намайг өршөөнө үсттэй. Зэрлэг аратан болж хувирсан ч гэсэн таны бол ширхэгч үсэнд хүрвэл амьд явж чадахгүй гэдгийн андгаалий. Золгүй муу хувьзын юм намайг иймэрхүү амтан болгож орхиод л энэ хундаа" гэж дуулдав.
дуу шуугүй болцоолоо. Эргэн тойронд нь зогсож байгаа их замынхан хүртэл хамаг юм гэнт ингэж гачин болсны учрыг ойлгосон мэт дуу шуугүй хөссөн юм шиг хүлээсээр. Үнэхээр их ижил зовсон толгойлогч нь намжин байдлыг эвдэн үнэн голоос гэмссэн харамссан янзтай гэнэрийг минь намайг алсан чамаагүй ердөө буудаж орих ийм бозар муухай хэрэг үйлдэлсэн над өгөхөөс өөр юу ч хэрэггүй. Миний моц хэж энэ байна. Та энд рүү минь сом цоогоод Григори Гартийн гашуун амьдралыг эцэс болгож өгч үз гэж гуйлаа. Ингэж гуйгаад хуучин муу хамтаазан тайлан хаяж өдхөн хар усанд баригдсан булчин ширмсэн овоож товойсон өргөн цээжин дэлгэлээ. Морных нь яг өдөс тул зогссон туйлын их хүсэн хүлээсэн үхлийнхэн амтыг авсан юм шиг хэнхтэг цээжин тослоо. Хэлж ярьж байгаа нүүр царай ер нь бүхэл байдал нь үнэн голоосон гэмшин харамсаж байгааг нь бүрэн баталж байлаа. Харморт гар буугаан гэрэнд нь хийнген за гард минь уг нь чи сайн хүнсэн. Ямар ч гэсэн ингээд буудаад унгаж орхивол зохихон арайч биш байхсан да гэж тавшрууллаа. Тийм ээ. Уг нь тийм л байсан генериг минь. Үндэн сайн хүн байсан байж магадгүй. Харин одоо өхүүл таарах амтэн. Өөрийгөө ингэтлэх буруутгаад яах вэ, гарт минь. Чи бид хоёрыг хүнд хэцүүхэн амьдрал адилхан дайрсан. Үүнийг мэдгч учраас саяны болж өнгөрсөн явдлын хувьд чамайг зэмлээд байх юм алгаа. Бурхны ивэлээр харин муу юм арай болсонгүй. Энэ явдал буруу замаас гарахад чинь хэрэг болно байхаа гэж найдана. Буруу замаас гарна гэдгийг танд амлая. Генериг буруу замаас бүр мөсөн гарна. Ийм үг сонссондоо баярлаж байна. Бас хэлсэн үгэндэн эзэн болно гэдэгт ч эргэлзэхгүй байна. Одоо бид хоёрт зам тавьж өгөж үнэнч нөхөдөө хэл. Ингэж чи эднийгэн тун захиргаатай болгосон байна шүү. Маргаа шиглээ өөрөөр зэгсэн улуулан улс өнгөрөх учраас нөхдийнхээ хамт энэ ер вишин ажил үйлсэн бүтээхий чинь бий бол огт хорихгүй. Харин одоо энэ ирчүүдэн жаахан холдог. Ойрхоноор өнгөрмөргүй байна. Гай болж чам шиг бас заман алдсан танил маань байж байх юм билүү? Дуу шүүгүй зогсож байсан дээрэмчний ширвэн догшин нүүр царай хачин болж улмаар цайлган цагаан сэтгэлийн хөгжилтэй нэмсгэл тодорч. Генериг минь хэлсэн ясартан тушаахад бэлэн байна. Харамсалтай нь эднүс маань миний тушаалыг даанч биелүүлэхгүйгээр амьтад байгаа юм. Та хоёрын айхан хэрэггүй. Цаадуул чинь яг тулаад очсон ч яах ч вэ? Жадаар нэвтсэлбэд авсан ч ёо гэхгүй. Гэлээ. Тийм үү. Тун их тэсвэр халуужилтай ирчүүд байх нэ. За энэ ч яахав. Энд чи тэгээд юу гэсүг болж байна да Григори минь. Энд надаас өөр хинч байхгүй гэсэн үг. Генериг минь цаадуулч жирийнлэг ман ухаанууд. Хуучин мууса хувцсахнаар малгай толгой Григори Гартийн гар тархасан өмнө өөр өөрсдийн эзэнд үнчээр хүчин зүтгэж байсан. Одоо харин над муугүй хүчин зүтгэж ажил албан сайн гүйцэтгэж байгаа юм. Тэгтээ таны бодож байснаас шал өөр улс шүү. Ердөөл мануухай байсан хэрэг үү? Тэм ч байх гэж бодсон юм. Мануухайнуудаас өөр хинч биш ээ. Генериг минь би чин цагтаа ямар хүн байсан бэлээ дээ. Яг л тийм. Ямар ч гим хоргүй юмнууд байхгүй юу? Ингээд би чинь таны хуучин эдлэн газар шилтгэнээсээ салаад харь газар одсон тэр цагаас тэр өдрөөс эхлээд л эзэн байсан хүн харин гарт минь үгтүүхэн тоочоод ерөнч тэгээд тэр үеийн юм яриад яах вэ? Нэгэн өнгөрсөн зүйл. Одооныхоо энэ ажлыг орхино гэж амлах юм бол чинь өнгөрснийг сөхөд юу ч хийх вэ? Энэ ажил чинь харин эрт орой хэзээ нэгэн цагт дөөжлөрт хүргэж мэдэн шүү. Гэт үнэхээр нэг гэмссэн гайхшварагдсан янзтай. Би чинь тэгээд юу хийх яах хэрэг вэ? Гэхдээ юу хийх яах хэрэг вэ? Үүнээс өөр юу ч хийж яач болно шүү дээ. Аятайхан шиг ажил олж хийхгүй юу? Гэлээ. Ажил хичнээн ирсэн. Яаж юм ирсэн гэж бодно? Генериг минь. Та манай энэ хязгаар нутагт байгаагүй удсан учраас ямар хэцүү цаг ирснийг мэдэхгүй байна. Манай энд чинь юу гэж болж байгаа гэж санав? Үнэн шударгаар амьд зуй гэвэл өлбөрч өхнө гэсэн үг. Манай англид чинь үнэн шударга зан үн хүндэн алдсан цаг шүү дээ. Харморт эмэйл дээр ингээд юм бодлогоширсан янзтай. Үн хүндтэй болох цаг ирнэ гард минь. Тэр цаг давааны цаана биш, наа нэрээд байна. Чи бол эрэлхийг зөрөгт эр чадалтай төрсэн хүн.
Ингэж буруу замаар ороод явж байлаач гэсэн шудраг ёсны төлөө зогсож байгаа зүрх сэтгэл чинь зөв замаа мартаагүй гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэмгүй байсан бол чи шудраг ёсны төлөө ингэтлэн зов зүдэрч явахгүй байсан. Миний ярьж байгаагийн учрыг ойлгож байна уу? Гэлээ. Дээрэмчин шуутгал ойлгож байна гэнэрийг минь ёстой тийм. Зэрлэг араатан дээрэмчин болсон ч гэсэн бодож санаж явдаг байсан минь энэ цээжинд яг хэвээр юм байна. Тэмдэнч би иймэрхүү амтан болж хувирсан юм. Гэлээ. Эзэн байсан хүн эмээл дээрээсээ тонгон миний үгийг сонс Григори минь. Чам шиг эрэлхэг зоригтой, эр чадалтай хүн. Одооны чинь энэ муухагаас огтөр ариун их ажил үйлсэд хэрэг болох цаг зарим хүний бодож байгаагаас хавгүй ойрхон ирээд байгаа байж мэдэн шүү. Гэлээ. Гэнэрийг минь та үнэхээр ингэж бодож байна уу? Үнэхээр ингэж бодож байна. Миний үгэнд ор. Өөрийн үн сайн нөхтөн одоо ингэж тараа. Ийм найдвартай нөхөд удахгүй өөр ажилд хэрэг болно. Эднийхээ овц сунарыг борлуулад Бурхан Тэнгэр хүн ардын төлөө гэсэн ариун ухаа хадах тэр цагийг хүлээгээд намжим амар тайван амьд зууж бай. Зүрх сэтгэлд нь баяр хөөр бэлгсэн дээрэмчин ухсхийн эзэн байсан хүний гарыг шүүрэн авч дугтчин. Гэнэрийг таны минь Бурхан Тэнгэр ивээх болтугай. Өөрийн тань ойд байдаг хуучныг байшинд нүүж ирсэн гэж дуулсан боловч энд ингэж таарлана гэж ёстой зөвлөсөнгүй. Танайд очивол болох уу? Та миний дахиад ингэж явахыг хизээж харахгүй. Танд ёстой хамлая. Григори Гарт өнөө шөнөөс хойш их замтаа салах ёсхийн. Гэлээ. Хармар дээрэмчний гарыг нөхөрсгөр атхан үнэхээр аятайхан шийд байна. Чиний энэ үгэнд би их баярлаж байна. Энэ үгэнд харин эзэн болох хэрэгтэй шүү. Григори минь, тавтаа сайхан ойрсоорой. Гэд орхин хөдлөлөө. Манайхаар дуртай цагтаа очоорой. Эрхмүүд минь тавтаа сайхан ойрсоорой. Гэд сагсайсан үд хатгсан малгайгаан нам бутаа авч манай ухаанууд руу далбалзуулан хажуугаар нь гарахтаа дахин эрхмүүд минь тавтаа сайхан ойрсоорой. Та нар хариу ирэх гэж хичээхэн хэрэггүй. Гэд хөхөрлөө. Араас нь хөдөлсөн хөөч хөгжилтэй мэхэлсэн хоёул энэж хөхөрлөсөөр дээрэмчнийг дуушгүй хамсаатнуудтай нь орхин давхиж одлоо. 10 дугаар бүлэг. Урж заллаа. Хачин сонин энэ явдал хүүгийн сэтгэлийг өрн ирэхгүй хөөргөн хөгжөөж инээдийн үнэхээр хүргэжээ. Хөдөө хэрээр цуурай хадтал инээж хөхрөн амьсгаатсан хүн нөгөө авхаан сүхийг зогсоосон тэр хүн байхаас айлахгүй шүү. Эгч тун тодорхой бичсэн байсан. Та тэр тухай дуулсан биз дээ? Гэлээ. Харморд инээж хөхрөн дуулсан. Григори Гарт таны ярьж байгаа тэр дээрэмчин хоёрыг нэг хүн гэж хэлэхэд бараг болно байх гэж бодож байна. Гэлээ. 6-гийн 6 хүн дагаж явсан гэж байдаг. 6 мортой хүн хамгаалж явсан гэсэн байх шүү. Зургуулан тэгээд ганц хүнээс айц зогцсон хэрэг байна шүү дээ. Та тэр хүний хамсаатнуудыг мартаагүй үстэй. Гэд инээлээ. Григорич 6 манахаа босхоо мэдж байсан байх нь. Тэдэн тэгээ сүйх дагаж явсан тэр 6-аас хавьгүй найдвартай байсан хэрэг байна л да. Анчин ман байсан хүний маань энэ арга ухаан зүй ёсонд даанч нийцэхгүй зүйл боловч үнэхээр уран ухаан байна. Уг нь би анчин ман байсан энэ хүнийг дээрэмчин болох дээрээ тулна гэж бодоогүй явсан юм. Хөөх хөдөө. Хичнээн чих зов зүдэрсэн билээ дээ. Яаж мэдхэв? Ёстол муугаа үзэж модон тулсандаа л ийм амьд үйсэн ажил амьдрал дээр буусан хэрэг шүү дээ. Английн ард түмэн хааны төлөөнөөс түүний таллаар тунч хэцүүхий мүзэж байна да. Христ бурхны хамгийн хүлцэнгүй номхон шав хүртэл дээрэмчин болж хувраад явж байна шүү дээ. Григори Гарт бол төрөлхөн төлөв томоотой хүн. Эндэн тулсан явааг нь бодоход ухаан санааг нь үнэхээр нэг зүйл самууруулсан байж таарна. Чухам юу самууруулсныг бид мөдхөн мэдэх болно. Хүү дээрэмчин гэрийг үнэлж хүндгэж яваана элд. Нэг зүйлээр бодоод үзсэн ч төлөв томоотой хүн гэдэг нь тодорхой байна. Тэр авхаатай хөдөөхээр хоёулахнаа хоцорсон мөртлөн зүг зүгээр орхисон байсан гинлээ. Хамаг байдгийг салгаж авсан ч гэсэн найрсаг сайхан хандсан байсан. Цааш нь юу болсон яасныг би түрүүхэнд экспричер дайрч өнгөрөхдөө дуулж мэдсэн. Яг л саяны сонин хачи явдал шиг хөхтэй юм болсон хэрэг байна лээ. Манер хамаг юм дээрэмдээд хөдөөхээр ганцаарнгийн норхоогүй хаяа зогтсон дагуулуудын нэгийг барьж ирээд
Дэлбэгчин суулгаад жолоо цулбуурыг натгуулаад одоо ингээд яв гэж тушаасан гинлээ гэж ярив. Тэгсэн гисэн. Яг л таны ярьж байгаа шиг юм болсон гинлээ. Би ч ингэж дуулсан. Тэгтээ харин Нарганта тэр дээрэмчин зарцмар байсан Григори Гартыг байх юм гэж данж бодсонгүй. Тэгтэл чин мөн шиг байна. Хөгшин гайхал чинь хизээний тийм л өрч амтан байгаа юм. Тэр чанаран алдаагүй яваад нь баярлаж байна шүү. Тэгээд сая бас гэмссэн харамссан да болоод яах учран олохгүй байдаг шүү. Хүн алах шахсан. Үнэндээ бол өөрөө үх шахсан хүн арга байж үү дээ. Аз болохос сахал өсөндөө баригдсан нүүр царайг нь яг гэрэлтүүлээгүй бол өдөө тэр замын голд мануухан хамсаатнууд шигэн амьсгаагүй хэвтэж байх байсан биз. Төөнийг алж орхисон бол над үнэхэр хэцүү байх байсан. Ашгүй бүх юм сайн сайхнаар дууссанд. Бас түүний бөрмөсөн засардаггүй юм гэхэд амьдралынхаа энэ замыг яаж игээд өөрчлөхөр амлсанд нь би үнэхээр их баярлаж байна. Уг нь нэр төрөө боддог. Бузар болоо амьдрал бүгдийг арилгаж орхиогүй бол нэр төрөө бодхоор л хүн юмдаг. Бид хоёр удахгүй уулзна байх. Тэгтэн шалгаж үздэг хэрэгэ. Угийн үн чудраг зангаас нь багсагын үлдэж юугүй юу? Өөр хүн болно гэж найдаж болох нь үгүй юу? Шалгана. Гүн чин танай цэцэрлэгийн хашаа байхаа гэж асуугаад хашааны үднээс шилтгэн тийш очисон хоёр хажуугаарх дулаан бөөрийн өтгөн сөгийн гүн сүдрээс зай завсар багтаа сараалжуударан бүр түрхэн ялгагдж байгаа ширмэн хаалгатай оронг битүү бүрхсэн чулуун хашаа руу толгоогоороо заалаа. Бэлстрот цэцэрлэгийг өвлөн үлдэх хүүд ингэж сануулахын хэрэг байсангүй. Газрын хол дөнгөрүүлсэн 3 жилийн хугацаа урдч гисэн сэтгэл зүрхэнд нь хоногссон хамгийн ойр дотн зүйлийн хөрөг зургийг огт бүдгэрүүлсэнгүй. Төрсөн гэрлүүгэн очдог замыг огт мартаагүй учраас хамт явах хүнийхэн ярьж дуусаагүй явахын хашааны үүдэн дэр зогссон хэрэг л дээ. Хамт ирсэн хүнийхэн "За би энэ замаар цаашаа явна. Тань шиг сайхан ханиасан салах харамсалтай ч гэсэн салхаас биш яа гэхв. Үедгүй минь. Гэхдээ нь салах болоогүй шүү. Арай болоогүй. Ач тусыгт нь хариулах боломжтой болж авч байж сална. Тантай тааралдаагүй бол түрүүчийн тэр явдал ер нь тэгээд өнөөдрийн маань аялал өөрөөр шавтрах байсан ч байж магадгүй. Намайг яриангүй дээрэмдсэн, магадгүй алсан. Өөрийн тань зарц байсан тэр хүний жаданд сөлбүүлээд хэвтчихэх байсан. Таны л ачаар гэрийнхэн бараг амьд минь тарлаа. Тэгээд ч үнэлж баршгүй ач тус хүргэсэн хүн минь нэр алдраа над хэлж сэрхээс татгалцахгүй байх гэж бодож байна. Гэлээ. Танд нэг их ач тус хүргэсэн гэж хариу харах хэрэг надад байхгүй. Үнэндээ ингэх хэрэг надад байхгүй дээ байдгүй минь. Та бид хоёр санаамдгүй таарлцсан. Тэгээд л хамт явж ирлээ шүү дээ. Таны ийм даруухан замтайг хичнээн их зоригтойг тань энэ хоёр нүдэрийн үзэж хараад гайхан биширсэн шигэн гайхан биширч байна. Тэгтээ та миний баярлаж талархснаа илэрхийлэхэд саад хийж даан чадахгүй. Таныг надад нэр алдран хэлж сэрхээс татгалзлаач гэсэн би ноёнтон генри гойд ачийг нь хариулах тун их өртөөгөн нөхөддөн хэлж ярьж чадахгүй биш чадна шүү дээ. Ноёнтон генри гойда? Тийм л дээ. Гартман нэрээ төрөнд намайг ингэж өргөмжилж байгаад уулзсан. Мань хөгшин хэрэгэм зэрэгтэй хизээний их сүсгтэй хүн л дээ. Аав минь ийм хэрэгэм зэрэгтэй хүн байсан юм. Хүүхдүүг сайн мэддэггүй Григори гой маань хэрэгэм зэрэг уй удам дамждаг юм шиг боддог юм. Гэтэл тийм биш л дээ. Би бол хааны ивэлээр тийм сайн сайхан хүн тооцогдох аз дутсан амтан. Ер нь тэгээд тийм их аз хизээч заяахгүй байх гэж бодож байна. Гэд инээлээ. Сүүлчийн энэ үг инээд хоёр цаанан хорсолтой дуулдав. Эзэн хаантны инэрл хайрыг төдийлөх тоодгүй хүн шиг санагдлаа. Авралт хүнийхэн алдар нэрийг мэдж авч чадаагүй хүү дуу шүүгүй зогслоо. Өөрийнхөө нэр усыг нуулгүй хэлсэн өөрт нь итгэж болмоор бодогдно. Хамт ирсэн хүн нь ингэж бодож байгааг нь мэдсэн юм шиг. Та намайг өршөөгөөрэй. Ингэж бүдүүлэг зан гаргасны минь уучлаарай. Үээд байгаа минь. Нэр усыг минь сонирхож сойрхсон. Өөрийнхөө алдар нэрийг нууж хаалгүй хэлсэн танаас нэр усаа нуух хэрэг над яаж байх вэ? Нуухыг ч бодохгүй байна. Миний нэр өөрийн тань төрөнд сонссон шиг ноёнтон Генри гой биш. Ердөөл Генри Голдспер. Үээд гой. Таныг эндээс 3 бэрийн газар ойшгон дунд байдаг хэн нэг хүний хаяж явсан оронгийн талаар дуулсан байгаад олоод очих юм бол тань би бөөм баяр хөөр болон угтаж шууны бөөн мах аяг канаар дарсаар дайлж чадна шүү. Өглөөгөр бол би байж л байна. Ойрхоноор өнгөрөх ажил явдал гарч гимэн ороод гараарай гэж урд залхахт нь Уолтер эхлээд та манайд ирэх ёстой шүү дээ.
Энэ орой болж орхигүйсэн бол одоо ч гэсэн таныг дуртаяа урмаар байна. Манайхан унтаад өгсөн байх гэж хайж байна. Харин та манайд заавал тэгтэн бүр ойрмоггүй ирээрээ. Таныг би аавтайгаа танилцуулж болно биз дээ. Аав минь Марион эгч ялгаагүй надад яаж тусуулсныг тань дуулаад тун их баярлна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Ийм юм дуулсан Генри Голдсперийн зүрх баяр таяа болигллаа. Марион эгч ялгаагүй гинү. Тэр тэгэхээр намайг дурсан бодно. Баярлсандан болоод ч байлаа гэсэн дурсан бодно гэсэн үг. Энэ хайр сэтгэл гэдэг үү? Хайр сэтгэлтэй болно. Тэр хүнийхэн хайр сэтгэлийг татна гэдэг ямар сайхан аз заяа вэ? Ариун хүсэл мөрөөдлийн амттай сайханд ер нь хэмжээ хязгаар гэж байдаг гэж үү? Хүү арай хянуур хүн байсансан бол Генри Голдсперийн нүүр царайны гинт өөр болсныг, үүнийг нь тэгээд өөрөөс нь нуух гэж байдгаараа хичээж байгааг анзаарах байсан хэргэлдээ. Харин тэгтэн хайр сэтгэлтэй хүүхний чинь дүү гэдэг бол хамаг нууцсан дэлгэх гэж яарвал зөх тэр хүн чинь хараахан биш үлээ. Хэрвээ чи түүнээс дутхааргүй хөрөнгө чинээтэй хүн байгаад эгчтэн зохисны дагуу танилцсан хойштын чинь санаа бодол ховршгүй шулуунсан бол өөр байж болох л доо. Гэтэл харин ямар нэг золгүй явдлаас болоод зайлшгүй энэ гурван нөхцөлийн аль нэг дутсан хүний хувьд тэр дүүн хамгийн аюултай аргал харахгүй эсрэг хүн чинь байж мэдхээр билээ. Чухам ийм бодол нь Генри Голдсперийг Марион Уэйтийн дүүгээс нуух гэж тун хичээсэн сэтгэлийн хүчтэй уймран хямраанд оруулсан байж тэгээд ч ирээрээ бариараа гэж сүйд мэд болсон хүүд баярлсан талархснаа илэрхийлэхтэн тэгтлэн тэвдэс сандарсан байж мэдэх юм. Төв сайхан царайд нь өөр шиг нь хүнд үнэхээр зохимгүй зүрх алдсан байдлын хачин шинж тэмдэг тодорсны учир үүнд байсан хэрэг биш үү? Харин юу ч ажиж мэдээгүй хүү үнэн голоосон та тэгэд ирнэ биз дээ гэж лавлаа. Галайла эрхийг хичээе. Үгүй шүү Голдспер гой минь хичээе гэсэн тань тодорхой хариу биш. Ингэхэд нэрээ миний өр залзууга царайч тодорхойгүйхэн шиг нэг юм болж ах шиг байна. Тэгэхэр Эрдэн маргааш ир. Манай аав найр наадам хийн маргааш чинь миний мэнд өдөр бүх ёс журмаараа баяр шиг баяр байх болно. Маргааш манай зочноор сууж өгнө гэдгийг та надад амлал да гэж шалгаахт нь үнэн голоосон амлыг үвээд байгаа минь. Үнэхэр их галайлаа гэв. Хол зам хамтаан дуулсан хоёр хинхэнтэн тавтай сайхан ойрсхон ерөөл хилээд салцхан Волтер хашааныхан хаалгаар орж наад хүн нь хашааны өмнөр зурайсан харгуйгаар замдан орлоо. 11-р бүлэг. Гайхш барагдсан агшин. Холдон холдож байгаа хоёр хүний хойноос хараа сонгосоор хоцорсон хөөрхий дээрэмчин улам бүр бүдгэрч байгаа мордын төвөргөөнийг чих тавин чагнаж удаанч зогсжээ. Тэгж байснаа замын хажууд явган сууж хоёр өвдгөн тохоогоор нь тулан тариг толгоогоо базалсан амтан дуу шуучгүй хөдлөгчгүй зэгсэн удаан суулаа. Нүүр царайны хачин болж байгаагийн учрыг өөрийн үүхтүүхийг мэдэхгүй саяхны болж өнгөрсөн явдалд оролцоогүй хажуунаас нь ядаж харж байгаагүй хүн бол олно гэж юу? Үнэхээр гэмшсэн гутарсан янзтай баргар царайлсан хэрн гартаан бараг орсон 2-2 хүүдэтэй мөнгийг санаандгүй алдсан бодхоос хүрэн хар нүдэнд нь харамсал бас тодорч байлаа. Тариг толгойд нь эсрэг тесрэг ийм хоёр бодол тулдж байгаа янзтай. Хүний ариун сайхан арын шин нь ховдог совдог санаатай тулдж байгаа хэрэг бөгөөд уг нь ингэж харшилтхан болсоор зэгсэн их утсан байж таарах билээ. Ийм ширүүн өрсөлдөөн давтаж гүйцээд дуурч чадахгүй сухт нь хань амсаатнууд нь мэдээж хэрэг чимээ гарахгүй хичээж байсан хэрэгэлтэй. Григори Гартын нүүр царайг гэмтэрэг хийж байхад нь бүр бозор мухай хэрэг уйлдж байх үед нь ч харсан хинж хүний үнэрийн арайч алдаж гүйцээгүй хүн байна гэж бодогдохоор билээ. Одоо ингээд замын хажууд олон удаа олзоон амд нь нуугддаг байсан яг тэр газраа сууж байгаа энэ хүний сарны гэрэлд тодхон гэрэлтсэн нүүр царайд хүний жинхэнэ арын шин болох гэмшил харамсал тодорсон харагдана. Эргэн тойронд нь иймэрхүү газар жүжигэн шиг ийм олон баатар байгаагүйсэн бол хажуугаар нь гарсан хинж үнэхээр нэг золгүй явдалд нэрвэгдсэн ямар ч гим хоргүй нэг хүн сууж байна даа л гэж бодохоор байлаа. Хажуугаар нь харин хинж өнгөрсөнгүй. Шөнийн анир чимээгүйд гав ганцаархан гунигт бодол дарагдсан амтан дуу шуугүй суусаар
сууж сая нэг дугарлаа. Энэ удаа өөр шинийн анир чимээгүйд ширүүн дөрвөн зандраа дээрэмчний айлгас сөрдүүлсэн муухай дуу хадсангүй. Харин намуухан чичирсэн галсанд дуугаар бурхан минь гэнэрийг байх шүү. Уг нь би айлах гэснээс биш алж талах гэж огт бодоогүй. Гэнэрийг харин яриангүй ингэж бодно. Бурхан минь гэнэрийг намайг өршөөнө гэж юу? Яадагч байсан ч өнгөрч амлсан тал хүрх хэрэгтэй. Өөр бусдын өвөр төрийн тхэн хоноос хөөцөлдөж замаар өнгөрч явсан баян тарган авхаа хүүхнүүдийн юм дээрэмдэж гүйцхэн тэр. Харанхуй шинийн ангөрөө минь дуусхан тэр гэж үглэх дуулдав. Ингэж байсан харин зовир царай нь гинтхэн хувирж ийм ам өгсөн одоо тэгээд хэлсэндээ хүрэх хэрэгтэй болсондан харамссан янзтай хачин гонсгор болох нь тэрэ. Хүний эрхэм сайхан чанар ховдог сувдаг санаа хоёр эд тулдж байгаа бол л та. Тэр дорон босон харайж хэнийг чим дуулаг гэсэн шиг чангаар хэлс үгэндээ ямар ч байсан хүрнэ. Өлбөрч үхтэн тулсан ч хүрнэ гэснэн дуу шуугийн нөхөддөн хандаж хөгжилтэйгээр тарцгаа тэний үлчид минь гэр-гэртэн харьцгаа гэж тушаагаад та нар минь толгойлогч Григори Гартан дахиад хэрэг болохгүй. Чөтгөр авгч та нараас хагцна гэдэг үнэхээр харамсалтай байна. Та нар минь наддан хатаасан ган шиг найдвартай байсансан. Та бид нар хизээч амрууж үзээгүй. Яа гэхэвдэ хөөхтүүд минь ямар ч сайн нөхөд эртэрэ хизээнийг нь цагт хагцдагаас хойш яа гэхэв. Тэгтээ та нарыгаа яалаа гэж ингээ зөнд нь хайж орхив. Экспрежид нэг түншмэн суудаг болоочгүй барьцаа барааны мохологтай. Бас тэгээд хуучин муучийн борлуулдаг гэж байгаа тун аятайхан санаа байна шүү. Та нарт минь тэнд цай олдно байхаа гэж бодж байна. Та нар минь тэдний тэмч муугүй байх болно. Та нар минь тэнд хамгийн хэрэгтэй сайхан алдан мөнгө үн тэрднэс гэдэг хань нөхөдтэй болно. Та нар минь санаа зовхон хэрэггүй. Муу юм ерөөсөн болохгүй. Би бүгдийг чинь нэгд нэгэнгүй дансалж үлдээхэд хэрэгтэй болсон үед очиж тоо ёсоор чинь хамаг гмийн гимшээд байсан дээрэмчин маань харин хагцлын энэ хачин яриагаан гүйцээсэнгүй. Соргог чихэнд нь танил болсон ямар нэг чимээ сонсогдсон болтой. Замаар ирж ба хүний морин төвөрг өндөө. Тэгтээ харин өөрөөс нь саяхан салж Жеррит Христи шатсан хоёрын биш өөр талаас улаан толгойн замаар ирж ба хүний морин төвөргөн байлаа. Морины хөлийн чимээгээр бол ганцхан болтой. Бас зам мэддэггүй ч юм уу сажилж баянцтай. Морины хөлийн чимээ сонссон Григори Гарт зөмбөлөгтэн захирагдсан мэт хачин яриагаан тасалснаар барахгүй. Дуулууртай нөхтөөсөн уучил муучил гуйсан чимгүй нүр буруулан чимээ чагнж байснаа тэрвхэндэн ганцаараа яваа хүн байна. Явж байна гэж ястал яст мэлхим мэлхэж байна гэсэн үг шүү. Лалын толгойд энэ буудалд хэтих балгаж орхисон фермийн эзэн имэйл дээр нойрсч ива хэрэг байх. Өнөөдөр чинь экспрежийн зах ажилдаг гэж бүхнэх дуулдлаа. Эзэн байсан хүн саяхан тааралдаж эвгүй юм болсны дараахан сэтгэл зүрхэнд сэргсэн ариун сайхан арын шин дээлдэд байсан ховдог совдог санаа дээрэмчнийг дахин эзэмтсэн энэ. Харин ингэхэд хямчин энэ нэрийн өвөрт мөнгө байна уугүй юу? Харихынд бүгдийг өгч орхисон явна уу? Гүнхэд мөнгөтэй мөнгөгүй над ямар хамаа байна? Өнөө шөнөөс хойш дахиад хизээч юм хийхгүй гэж генерийг гойд амлсан. Чөтгөр би чи хэлсэндээ хүрэх ёстой. Гэд жаахан азанснаа байц гэж дуулдаад өнөө шөнөөс хойш гэж амлсан. Григори Гарт минь чи яг ингэж амлсан. Тэгэхээр чин чи хэлсэндээ хүрээгүй биш. Хүрх юм байна шүү дээ. Өнөө шөнө маань дуусах болоогүй байна шүү дээ. 11 цаг л өнгөрч байгаа. Шэлфонтын сүмийн цаг дөнгөж саяхан 11 удаа хангинсан. Гэтэл шөнө 12 цагаар дуустдаг үсттэй. Лавл манай улсын хуульд ингэ заасан байдаг. Ингээд ер нь олон тав юм бодоод байх хэрэг юу вэ? Тэртээ тэргүй өнгөрсөн толгой. Эдсэн чон, эдээгүй чон гихчээр тэртээ тэргүй дүүжлүүлж таархаасаа яадаг юм. Ер нь тэгээд генеригоо намайг эргэж авна гэж амлаагүй. Би муун тэгээд сөрхий хүн болох гээд хаалт хэрэг билээ. Өлбөрч өгөхөөс өөр хаашаан зайлах юм.
өвөр төрүйгэн гүвэдч юу ч үгүй амтэн шүү дээ. Энэ хуучин муусаа навцсууд минь үн хурч юу азаахав те чөтгөрав. Хямчинг зүгээр нэг зогсоож аль зэрэг намайг хийж мэддэг хэрэг. Ингээд манухайнууд руу эргэж үнэхээр үнэнч сайн нөхтөн гэж боддог янзтай. Хөөхтүүд минь байр-байрандаа айтайхан байцгаа гэж тушаагаад саяхан салж агцах гэж байгаагүй юм шиг бэлэн зэлэн байцгаад гэм шүү гэж захилаа. Ингис сөрхий сайн захаад нурсан байшингийн ард талын сөөгийн сүүдэрт орж азан хаяхад энэ шин болсон хонь Жерет хийсэн бод замыг ганцаараа дуулах хэрэгтэй болсон болчимгүй хүнийг хүлээн хярлаа.